Юу яцхан залуусаа орой минь намсрай байна. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ апдейт өгөх шийдлээ. За өмнөх бичлэгүүдээр бид нэр AI-аар тоглоом хийснийг бүгд мэдж байгаах. За тэгвэл тухайн тоглоомоо App Store, Play Store руу оруулах ажлыг ер нь сүүлийн 2-3 өдрийн хугацаанд ер нь хийж байлаа. Тэгээд эцэст нь App Store руу тоглоом Mini Games гэдэг нэртэй тоглоом маань юу ч гэсэн орлоо. За тэгээд энэ тоглоом нь та хэрвээ Монгол App Store-аас ашигладаг бол таны App Store ч Монгол дээр бүртгэлтэй бол гэсэн үг. Үнэгүй мөн Франц дээр бол үнэгүй байгаа. За энэ яагаад Франц дээр үнэгүй байгааг нь бас дараагийн бичлэгээр бас тайлбарлана. Тэгээ бусад орноос хэрвээ авч явах юм бол ямар ч лсэн $4 худалдаж авахар тавьсан байгаа. За энэ тоглоом нь ямар давуу талтай хэвээ гэх юм бол бүх юмыг нь AI-аар хийсэн байгаа. За юуг нь хийж вэ гэхээр тоглоомны маань icon өөрөө AI-аар буюу хиймэл оюун ухаанаар би өөрөө одоо prompt өгж хийсэн. За тоглоомнууд маань өөрсдөө бас AI-аар prompt өгж хийгдсэн. Мэдээж тодорхой хэмжээнд би код бичсэн. Гэхдээ ихэнх кодыг нь AI-аар бичүүлсэн. За мөн тоглоомын одоо icon гэж ярддаг те. Тэр нүүр зураг тэдгээр зүйлсийг бас бүгдийг AI-аар хийлгэсэн байгаа. За мөн App Store, Play Store руу оруулахад бид нар ер нь бол энэ аппликейшн яг юуны тухай юм те тэр талаар нь description бичдэг. Эдгээр зүйлсийг нь бас бүгднийг AI-аар хийсэн байна. Тэгэд ямар ч лсэн энэ бичлэгээрээ болохоор өнгөрсөн хэдэн өдрийн хугацаанд ямар зөвлөд дээр ажиллаж байсан бэ гэдгээтэй ерөнхийд нь ингээд нэг хураангуулад оруулж хийж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр илүү дэлгэрэнгүй гоё байдлаар энэ зөвлөдөө оруулнаа. Тэгээд одоохондоо бас бичлэг орохгүй байснаас яг иймэрхүү жижиг апдейтүүдийг өөр нөгөөд яваад явуулна зүгээр гэж би бодоод байна. Тэгэд мөн энэ бичлэг ингэж бичиж байгаа шалтгаан нь болохоор энэ тоглоом нь болохоор харж байгаачлан Mini Games. Тэгэхээр энэ дотор маш олон тоглоом хийх боломжтой. Тэгэхээр та бүхнээсээ яг дараачих бичлэг дээрээ дотор нь ямар тоглоом хийх вэ гэдэг тиймэрхүү зүйлийг нээлттэй асууж байгаа шүү. Тэгэхээр комент хэсэг дээр ямар тоглоом дараа нь хийх сонирхолтой байгаа вэ гэдгийг бичээрэй. Тэгээд удахгүй Play Store нь орчин. Тэгээд тэр бол манай App Store-ын хэрэглэгчд маань татаад ашиглаж байгаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Бай.